Хятад хэлний алсын зайн сургаалт. Хэлзэн 6 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээрээ үйл явдлын замнал болон илэрхийлэх арга, мөн үеийн давтамж илэрхийлсэн нөхөр гишүүн, тэгээд суйран, данши эсвэл көшө гэсэн бүтцийг сурсан. Дахин нэг давтцгаая. Хятад хэлэнд гуа гэсэн үгийн тусламжтай үеийн өрнөл замналыг илэрхийлдэг. Жишээ нь Водон гуа чанчан. Орчуулбал би цагаан хэрэмлүү авирч утсан. Харин үгүй эсвэл Wo мэйдэн гуа чанчан буюу би цагаан хэрэмлүү авирч үзээгүй гэх. Ингэхдээ мэй буюу мэйо гэсэн дайвар үгийг үйл үгийн өмнө байрлуулдаг байх нь. Харин үеийн давтамжийг цу биен гэх мэт үгээр илэрхийлдэг бөгөөд үүнийг үеийн давтамж заасан нөхөр гишүүн буюу дунлян буюу гэж нэрлэдэг шүү дээ. Харин ийм гишүүнтэй өгүүлбэрт хүн заасан төгсөх тун авбал нөхөр гишүүн нь өгүүлбэрийн төгсгөлд байрлана. Жишээ нь Вожиэнго таицу. Тэгвэл бусад юмс үзэгдлийн заасан тусах тун авбал тусах тун нь өгүүлбэрийн төгсгөлд орох нэ. Жишээ нь та мөн чиго лянци Шанхай. Харин суйран данши гэсэн хам бүтэц хэдийгээр ч гэсэн утгаар өгүүлбэрт хэрэглэгддэг. Жишээ нь суйран та гэзэ гao, данши бу хуй да ланчу. Орчуулбал түүний нуруу өндөрч сагс тоглож чаддаггүй. Үзэгчдээ бид өмнөх хичээлээ давтлаа. Харин одоо өнөөдрийнхээ хичээлийг эхлүүлцгээе. Бид өнөөдөр хятад хэлний үеийн ирээдүйн цаг болон нийлмэл чиглэл заасан нөхөр гишүүнийг мэдэж авах болно. Хятад хэлэнд яо, ле болон хаяо ле, жуяо ле гэсэн бүтцээр үеийн ирээдүйд болох өрнөлийг илэрхийлдэг. Жишээ нь яо шан кэ ла,快走吧. Яо шан кэ ла,快走吧. Орчуулбал хичээл орох нэ. Хурдан явцгаая. 咱们也快要到商店了. 咱们也快要到商店了. Бид ч бас уулын оройд гарлаа. 他们明天就要去访问苏格巴特省了。他们明天就要去访问苏格巴特省了. Тэд маргааш Сүхбаатар аймагт зочлох нэ. Үзэгчдээ одоо дараах харилцан яриаг орчуулцгаая. 他们快要来北京了吧? 他们快要来北京了吧? Орчуулбал тэд Бээжинд ирэх гэж байна уу? Хариултыг харъя. 他们下星期就要来北京了. 他们下星期就要来北京了. Тэд дараа 7 хоногт Бээжинд ирлээ. Энэ хоёр өгүүлбэрт ирээдүйн цагийг хаяо ле болон жуяо ле гэсэн хам бүтцээр илэрхийлж байна. Харин жуяо ле гэсэн хам бүтц нь ирээдүйн тодорхой цагийг зааж өмнөө цаг заасан нэрийг авдаг онцлогтой. Харин одоо дасгал ажиллаж үзцгээе. Та бүхэн дараах өгүүлбэрт тохирох хам бүтцийг сонгоорой. 我毕业. Дараагийн өгүүлбэрт 我们明年毕业. Хариултыг хамтдаа харцгаая. Эхний өгүүлбэр нь 我快毕业了. Орчуулбал би төгслөө. Дараагийн өгүүлбэр 我们明年就要毕业了гэсэн өгүүлбэрийг бид эх жил төгслөө гэж орчуулах бөгөөд энэ өгүүлбэрт миньян буюу эх жил гэсэн тодорхой цаг заасан үг орсон учраас 就要了гэсэн бүтцийг авах нь оновчтой юм.
Харин хятад хэлний чиглэл заасан нөхөр гишүүн гэдэг нь үеийн эрх ба буцаж буй чиглэлийг лай, чи гэсэн хоёр үүлэг нь тусламжтай илэрхийлдэг. Жишээг харцгаая. 那个人上去了. Орчуулбал тэр хүн дээшээ явчихсан. Энэ өгүүлбэрт чи нь цаашаа чиглэлийг зааж байна. Харин уг өгүүлбэрт тэр хүн дээшээ аваад явчихсан гэж нэмбэл 那个人爬上去了болох нь. Энэ өгүүлбэрээс па буюу авирах гэсэн үеийн чигийг шан чи буюу дээшээ явах гэсэн чиглэл заасан нийлмэл үгээр нөхөн тайлбарлаж байна. Дараагийн өгүүлбэрийг харцгаая. Та па下来了. Тэр авираад буугаад ирсэн гэсэн өгүүлбэрт па буюу авирах гэсэн үеийн чиглэлийг下来ба доошилж ирэх гэж чиглэл заасан нийлмэл үгээр нөхөн тайлбарлаж байна. Ийхүү үеийн чиглэлийг шан, ся, жин, чу, хой, гуо, чи гэх мэт үйл үгийн араас лай, чи орж давхар нөхөн тайлбарладаг байна. Үүнийг хятад хэлэнд фу хо чи сян бу ю буюу нийлмэл чиглэл заасан нөхөр гишүүн гэдэг. Та бүхэн дэлгэцэн дээрээс дэлгэрүүлж харна. Шан лай, ся лай, жин лай, чу лай, хой лай, гуо лай, чи лай, шан чи, ся чи,进去，出去，回去，过去. Харин одоо дараах өгүүлбэрийг хамтдаа орчуулцгаая. Багш ангид орж ирсэн гэсэн өгүүлбэрийг хятад хэлнэ. 老师走进教室来了. Бат барилгаас гараад явчихсан гэсэн өгүүлбэрийг Бато цон ловли зов出来了гэж орчуулах нэ. Харин сүүлийн өгүүлбэр бол тэр барилгаас номнууд авч гарч ирээгүй. Та没有从楼下拿上来一些书гэж хэлэх нь. Үзэгчдээ 1 болон 3 дахь өгүүлбэрийг ажиглая. 老师走进教室来了. 他没有从楼下拿上来一些书. Эхний өгүүлбэрийн тусагтхуун нь орон байр заасан үг байна. Тэгэхээр хятад хэлэнд нийлмэл чиглэл заасан нөхөр гишүүнтэй өгүүлбэрийн орон байр заасан тусагтхуун лай юм уу чигийн өмнө ордог. Харин дараагийн өгүүлбэрт эд зүйл заасан тусагтхуун байна. Тэгвэл ийм тусагтхуун өгүүлбэрийн ардж орж болно, мөн өгүүлбэрийн төгсгөлд орж ордог. Үзэгчдээ одоо дасгал ажиллацгаая. Та бүхэн зургийг хараад харилцан ярианд нийлмэл чиглэл заасан нөхөр гишүүн оруулан гүйцээж чирээ. 小小猫你快爬吧. Зөв хувилбар нь 小小猫你快爬下来吧буюу бамбрууш минь чи хурдан буугаад ир гэж орчуулах нэ. Үзэгчдээ бид үеийн ирээдүйн цаг мөн нийлмэл чиглэл заасан нөхөр гишүүний тухай үзлээ. Харин дараагийн хичээлээр нөхцөл байдлын өөрчлөгдөн хувирах хэлбэрийг илэрхийлэх арга мөн үйл хөдлөлийн одоо цагийг хятад хэлнээр хэрхэн илэрхийлдэг болохыг мэдэж авна. Хятад хэлний алсын